Hobbies. Нэгт. За нэгт өөртөөхөө багийг тавьж дууссан. Ижил алтай гэхдээ дээш нь оруулж иж болж байна. Бүгдийг нь A руу оруулчих. Тэхүү. Буулахгүй л хичээл та. Хичээл та гэж. Үгүй буцаа гэнэ. Болохгүй. Ярьцаа орж ирсэн. За завсран тавьчих гэхгүй. Ингээд бодчих. Самбайцгаана. Урхачин клубын октод байна. Самбайцгаана. Hobbies баг байна. Самбайцгаана. Ментона клуб байна. Самбайцгаана. Хөвсгөл Seven Stars клубын тамирчид байна. Өнөөдөр бид бүхэн лигт оролцож байгаа 8 багаар англих гад байж байна. Зээлэг гэж бодож юм манайхаа. Хашгнаас эхлэх үү? Дээрээс нь шууд ингээл. За хөвсгөл аршин 7 удаа эхэлчих юм уу? За. Легонор сайн гэдсэн шүү дээ. Яг 3 легонор бол ирсэн байсан. Тэгээд бүрэлдэхүүн нь шинжлэгдээд бараг 50% шахуу шинжлэгдсэн байсан. Тийм хамгаалттай шүү дээ. Шгшээгийн бараг нэлээд нь тоглогч орсон. Тийм тэгээ бас голын алт нэлээ сайн байна. Нэлээд өндөр баг болсон баха эднийх. Холбогч нь A руу тавьчих юм шүү. За. Hobbies. Нэгт. За нэгт өөртөөхөө багийг тавьж дууссан. Тэгээ миний хувьд бол угаасаа өөрсдийн клубыг оруулах гэж бодож байна. Тэгэхээр Бидэд болохоор ер нь бол өөрийнхөө клубыг ер нь бол дээшээ тавья гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр баг бүрэлдэхүүнээ энэ жил бас зузаатгаж шилдэг тамирчид шгшээ багийн тамирчдаа бас энэ метанод клубтэй элсүүлж чадсан. Мөн дээрээс нь Японоос легон руу тавьчих тоглуулж байгаа болохоор бол дээшээ үнэхээр сайн гарч тоглох байх гэж бодож байгаа. одоо эхэлж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол хуучин багууд нь нэг юм солигдоогүй болохоор бас айгу багийн ойлголцсон. Тэгс жоох намхан бүрэлдэхүүн байж магадгүй тий. Намхан мөртлөө хурдтай тийм бүрэлдэхүүн л байгаа да. Тий. Тэгээс нөгөө легонрууд нь ирээд дуудсан болохоор ойлголцол нэлээд сайтай байж магадгүй. Тэгтээ Зунаасаа ширсэн. Миний бодлоор лавсын. За завсран тавьчих гэхгүй. ингээд бодчих. Тэд говийг л тавьчихаа шүү дээ. Ур хачин нөө минтонод говь. Уур хачаа. Яг нөгөө нэг лигийн сорилго тэмцээнд сая Бухар түмнэр төрүүлсэн гэдэг утгаар нь ур хачин оруулах уу? Тэгээ. За ингээд A дээр орж байгаа хоёр баг маань байна. Ижил алтай. Ирчмийг бас нэг тавья гэж бодож байна. Ер нь бол хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж бодож байгаа. Минийх бол ментодит гэж бодож байгаа шүү дээ. Эрчимдэр л хөвчл та. Ментанад чинь бас үзэж ш. Эрчимтэй бас. За тэмцэлдэх баг. Эрчим. Аха. Чим эсвэл уурхай. Эрчим Өсгөл эрчим байж магадгүй. Угаасаа Монгол тамирчид яг Эсвэл уур хайчин байж магадгүй. Эсвэл ижил алтай ч бас байж магадгүй. Гэтэ эрчим баха. Чимэл Илүү туршлагатай тоглох байх гэж бодож байна. бас баг нь шинэ аюул бүрэлдэхүүн. Тэгээ хөвсгөл эрчим бас нөгөө олон удаагийн лигийн дээшээ тоглолтууд дээр гарч ирдэг болохоор бас хөвсгөл эрчмийг байж магадгүй гэсэн таамаглалтай байгаа бидгээд. За тэгвэл A багийн Тэгээ бас нөгөө айгүй өндөр баг болцсон байх шүү гэсэн шүү дээ. Легонрууд нь. өмнө жилийн авраг багийн тамирчдаас бас олон гишүүн илсүүлж авсан болохоор бас хөвсгөл эрчмийг энэ жил айгүй сайн чанга орж ирэх байх гэсэн бодолтой байна. За одоо би дээр. Ментонод тав. Ментонод чинь өндөр хүмүүс. Тийм. Интернет. Яа бас яг шинэ Хоёр японлог. бас бүрэлдэхүүн бараг л 90% шууд солигдсон уу? Үгүй юу? Бараг л ах тий 80% ч юм уу тий. Тэгэхээр бас эхний жил ойлголцол жоохон бас юу байна. Гэтэ бас чигшэр багийн хүмүүс байгаа шүү дээ. Давтлагч, холбогч бүгдээр. Би юу? Би. За. Хөөе, гэтээ манайхаа өөртөөхөө баг оруулахгүй. Би дээр минтонод. Минтонод ижил. Тийм, ментодит ижил. Миний адлаар уур хачин гэж. Уурхай ч юм сайн бааш. За ментодит уурхай ч хоёр. Шууд сайнаар нь регламж байгаа. Тэгээ бигийн шууд нэгээр уурхач юм шүү. Тэгэд уурхачийн энэ жил нөгөө нэг бүрэлдэхүүн ингээд нэг тийм өмнө жилээсээ шал өөр тоглолтын нөгөө нэг арга барил ч гэсэн айгүй өөр болцсон юм шигсэн. Тэгээ уур хайчин бас одоо бүр айгүй өндөр болохоор тий. Аха. Ээл ирсэн байсан. Уур хайчин тэгвэл энэ жил баг буйнаа гэж өндрөөр тоглож магадгүй байх гэж би бодож байгаа. Тэгээд намаас авбал илүү сайн ягт тоглох байх гэж харж байна. Сая Та гэдэг юу үлдсэн амар сайн тоглосон. Би бас тэгж бодож байна. Дархан Монгол тий л ах та.
За ингээд B дээр ранглаж байгаа хоёр баг маань байна. За C дээр. Өөрийгөө бид нар тавих уу? Эйн дээр байхгүй л аа. Энэ дээр үү? Эсвэл ингэчгүй зүгээр манай баг энэ дээр байж. Ер нь бол манай баг байгаа шүү. Бусдыгаа сайхан тавьчих уу гэж. Би бол дархан байж магадгүй гэж би лав бодож байна. Хилчин бас байгаа штэ. Илүү хүлээлтттэйгээ дархан дээр холбогч ирж байгаа байсан шүү дээ. Дархан баха илүү нуруу өндөр. Тэгэд солонгосоос бас нөгөө хүйш ирчих ба. Дархныг дээшээ тавих уу? Доошоо тавих уу? Дархан дээш юм шүү. Би дээр. Өмнө жилийн та гээд мөнгөн медальтыг тавина гэж бодохгүй байна уу? Гэтэ дархан энэ жил бүрэлдэхүүн бас арай нэг тийм өөр байгаа. Би бол гол холбогчийг авсан юм чи арай өөр байх байхгүй ш. Хамгийн гол цөмийн манай баг гатсан болохоор. Манай гэтэ хамгийн эхлээ шууд дархантай исэн. Ядраа тий. Гэтэ би бол дархныг айгуу гоё бүрэлдэхүүнтэй тэгээ дээрэс нь гоё багийн тоглолт гаргаж чадах байх л гэж юм. За ер нь баянаа гэж дархан дээшээ тавилаа. Ижил алтай. Ижил Авч явах тий. За. Хобби. Дархан Монгол бас бүрэлдэхүүнээр байгаа шүү дээ. Тий. Хикар ус. Ямар хикар байгаа. Тий. Өөр ямар легонор авчирсан бол. Нөгөөх нь бас сайн байна. Нөгөөх нь ээл гэсэн шүү. Мэдхгүй амч дээр оруулчих уу? Хоббигоо амч тий. За. Тэгээд ижил алтай. Хөөе тэгвэл тэгээд дараагийн легонерын нөгөө нэг Гэтэ ижил алтай уурхач хоёр аль нь ч орж магадгүй. Ижил алтайч гарч магадгүй тий. дараагийн сигээр шууд хилчин юм шүү. Илүү нөгөө нэг баг болцсон байх. Хамгаалт бүрэл сайн бил. Тэгээд угаасаа хамгаалттай баг. Тийм 3 легонор нь ч гэсэн Япон болохоор аягүй сайн хамгаалт байх тий. Зүгээр тэгээд C дээр ижил алтай. Ижил алтай дархан Монголс. Хилчин байгаа шүү. Тэгээ дархан Монголс ус. За хилчин юм аа. За. Хилчин чи бүр 3 Японд легонортой. За тэгээд за. Ярьцаа орж ирсэн. Юу ямар хэцүү юм бэ? Харин Бүгдийг нээрөө оруулчих. Тэхүү. Тэгээд ижил алтай. Ээж л алтай. Үүлээ болохоор гадаад руу явцсан болохоор нэг төлөө нам нь бол намхан байгаа х тий. Тэгээд угаасаа хобби орж байгаа шүү дээ тий. Тэгээ тоби. Яахаш. Тэгээ хашгаа. Хашхан гэхдээ нөгөө нэг баг нь бас нөгөө нэг бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Сонсогдож ийлээ тий. Тэгэхээр яг ямар бүрэлдэхүүнтэйгааг нь Шинэ бүрэлдэхүүнтэй сонсогдож байгаа. Шинэ нууц хүмүүс байгаа юм шиг байгаамаа. Легонор нь ч байдаг гэхдээ тий. Хашхан бол яаж магадгүй. Гэхдээ ер нь бол бүх агууд л ижилхэн тэнцүү тоглолттой гарах байх. Агуудыг бол яаж яг ийм гарч ирнэ үл гэсэн юм бол байхгүй. Тэгээ бид тэнд очихын тулд өөртөө амар хичээнэ. Өөрөөсөө зүгээр ингэж л ер нь бол таамаглаж байгаа болохоос яг ингэж гарч ирнэ гэсэн бол бас байхгүй. Тэгвэл тэгээд яг Монгол тоосын бүрэлдэхүүний дараагаар хашхын дээр ороод хилчин ижил алтаас хэрэг оруулаад тэгээд тэгээд Дархан Монгол би юм уу? би Зөвхөн Монгол уулч нар харыг өглөө. Үгүй яг зүгээр одоогийн байдлаар л зүгээр хашхан дээрөө оруулаад Дархан Монгол би рүү, C рүү хилчин алтай юм болов. хилчин ижил алтай. Ингэж ажиллах юм уу? Аха. Би Хамтд нь л зэрэгцүүлж штэ. За. Хоёрын гэдэг. За. Хилчин. шигшин тавьсан. Тусбарыг. Өөртөө тэгээ дээр л очичлаа да. Явж байгаа. танаад гэлжлээ гэдэг. хашхан хобби хилчин орчихгүй. Хашгас ч бас дэжгүүлэг анартай штэ. Хашхныг оруулчих уу? Дэжгүүлэг анартай тий сая хүмүүс авсан гэдээс би сонссон. Манай хоёрын санаа юу вэ? Гэдэг. Хашхан Хашхан гэж бодчих. За. Хашхан C дээр орж ирлээ. За тэгээд D дээр үлдсэн хоёр баг маань орж ирлээ. Тэ өөр хөлбөрөөр гаргаж үзэлтэй. Өөр хөлбраа. Өөр хөлбөрөөр уурхач арга. Уурхач нь дээшээ. Уурхач эрчим хоёр хүсгэл хоёроо. Ингэж солиотой боломжтой л. Ижил алтай дээш гарахгүй юу те. За тэгвэл энэ хоёрын байраа солиол боллоо гэж юу? Төв эсвэл тэгэл дахиад нэг солихоор бол дархан ижил алтай хоёрыг дахиад сольж болох юм байна. Манай хоёроос буудгүй те. Бүр манайх буул яах вэ? Ингээд ингэчүүл яах вэ? Буулахгүй л хичээл та. Хичээл та гэж. Үгүй боцоо. Болохгүй.
Манайх тэндэл байсан. Тэндээ л. Тэндэл байсан. Гэтэ нөгөө нэг хилчин бас дээшлүүл. Солигдвол ингэ солигдох юм Хилчин нөгөө нэг легоноор нэмэгдэхүү яг нэмэгдэхгүй юм лөө. Тэгвэл 4 болцохоор 3 болох юм уу? даваа талнаас 3 лгон 80% итэрсэн болохоор Аюу хурдан ойлголцсон байгаа тий. Баг тамирчтай өвдөрцсөн лээ. Юу гадаадаас ирсэн 3 легонортойгоо хэрсээ хурдан нийцэж холбогдож чадсан байгаа л хэрнэ аюу сайн дээшээ гарах байх л гэж ойлгож байна. Сольж болох. Энэ хоёрыг сольж болчих. Аль хоёр? Ментонитгоо гой уурхаач хоёрыг. Тэгээ хашхан бас хилчин байж магадгүй. Яагаад гэхээр хилчин чинь гар нийлээд удаан бэлтгэл хийсэн учраас бас. Легоноор нэр баг 2 сар тийм бэлтгэл хийсэн баг шүү те. Тэгэхээр хашхан бол яг нэгдээд удаагүй учраас бас ойлголцохгүй байж магадгүй шүү. Хилчин болохоор баг 3 сар бэлтгэл хамт хийсэн учраас ядаж би нэгээ мэдрэхээс ахуулаад ирнэ. Түл хилчин нэрийн барьж сольчих уу? Ижил алтаа гэдэгтээ дээш нь оруулж иж болж байна уу? Дархан монолыг сольчих уу? Хилчээ. Юу хоёрыг? Алтан марс хоёрыг. Дархан бас шинэ баг ижилтэй ч юм бас яг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүний ихэнх тоглогчд нь байгаа шүү дээ. Тэр утгаар нь бас сольж болж байна. Ментоны дуурхач хоёрыг солих уу? Би ял Ялгаа байгаа юм уу? Дархан ижил алтааг л солиулсан. Нэрийг Ментонит гав чангадаа. Тийм дархан монол алтан марс хоёрыг. юу гэж бодож байна? Мэдгүй харин би баг ижил алтыг доошо буулгал зүгээр. харин тийм би бас доошо буулгуул Тэгээ хашхны дээшээ гаргуул илүү. Ижилтэй дэр юу? Ижил алтай саруулагч. Хоббиг дэвшлүүлэх үү? Үгүй ээ. Тэгвэл хашхан дэш орж ирээд ижилтэй бас буужилж байна. Манай хоёрын санаа үз. Бүгдийн сийдэр тавьчих. Дөрүүлэг гэж хэлсэн байгаа дөө. За тэгвэл энэ хоёрын барьж солих уу? За ингэж харагдчих байна. За тэгвэл ингээл За эцсийн ранглалт юм болж байна. Гэхдээ хэдүүлээ энэ дээр нэг залруулах юм юм шүү. Нөгөө нэг ингэж ранклж байгаа нөгөө нэг багаа сайн муу гэхээсээ илүү нөгөө нэг бас нөгөө нэг лигийн солилцоо энэ жил нөгөө аягүй их болж байгаа. Тэгээд ер нь бол сонирхолтой солилцоо зарим багаас ер нь бол нэлээд 2-3-аараа нэг багтагдсан ч юм уу. Тэгэл ер нь хуучин багууд нь аягүй сайн залуу тамирчид нөгөө нөхөж авсан ч юм уу. Тийм болохоор яг тэр талаас нь ер нь бол нөгөө нэг харж үзээд ингэж нөгөө нэг ранклж байгаа. Тэрнээс ч бас нөгөө нэг манайхыг бас арай жоохон доогуур үнэлж гин гэж бас бити бодоорой. Тэгээ бас нөгөө нэг шинэ баг, шинэ бүрэлдэхүүн бас арай өөр тоглолт үзүүлж магадгүй гэж доод ер нь бол ингэж ранклж байгаа шүү. Дахиад нэг эцэслэх юм уу? За эцсийнхаагаа сая ингэж тавьсан шүү дээ. Тийм за ер нь яг эцслүүл энэ л юм бэ тий. За манай багийнхан дээдлийн багуудыг ранклаад юмхүү байдалтай ранклаа. Баярлалаа. Sorry. Юм байна. Лиг ярьж үзээрэй. Биднийг ярьж дэмжээрэй.